Сүүлийн жилүүдэд хүмүүс хүнсэндээ хэрэглэх махан бүтээгдэхүүний хэмжээг багасган сүү цагаан идэ өргөнөөр хэрэглэх болжээ. Ялангуяа хүүхэд багцуудад эрдэс амин дэмээр баялаг сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам өргөн хэрэглүүлж эрүүл мэндэд анхаарч байна. Гэвч манай улсын зах зээлд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүд төдийл элбэг биш. Үйлдвэрлэлийн хэмжээ ч харьцангуй багтаа байгаа юм. Хүүхдийн тэжээлийг голдуу гадаадаас импортоор оруулж хэрэглэж байгаа бөгөөд энэ нь хугацаа хадгалалтын горим зөрчсөн эрсдэл ихтэй байдаг. Тиймээс хүүхдийн тэжээл бэлтгэх аргачлал технологи танилцуулж байна. Энэ хүү бүтээгдэхүүнийг аль ч үйлдвэр цех мөн өрхийн нөхцөлд үйлдвэрлэх боломжтой. Энгийн технологитой төдийгүй орцон найрлаг дөрөх бэлтгэцүүд нь орон нутагт элбэг байдгаараа онцлогтой. Хүүхдэд яагаад сүм бүтээгдэхүүн хэрэгтэй вэ? Нэг хүртэлх насны харьцангуй эрүүл хүүхдэд амин дэм шаардлагатай юу? Энэ асуулт эцэг эмч нарын дунд байдаг баг бус маргаантай асуулын нэг. Хүүхэд эхийн сүгээр тэжээгдэж байх үед эхийн хоол тэжээлийн хангамж бүрэн зөв байх тохиолдолд хөхний сүгээр хэрэгцээтэй бүх эрдэс амин дэмийг авч чаддаг. Эх өдөрт хангалттай жимс жимсгэн хүнсний ногоо маха, сүүн бүтээгдэхүүн, өндөг, бүхэл гурилын талх, цоцгийн болон ургамлын тос, түнчлэн амин дэмийн бэлтгэл хэрэгжилж байвал зөв хооллож байна гэж үзэх болоод. 4-5 сар хүртэл нэмэлт амин дэмийн шаардлага гардаг. Харин зөвхөн Д амин дэм нь хөхний сүнд харьцангуй бага агуулдаг тул хүүхдийн эмч нар 2 хүртэлх насны хүүхдэд амин дэм өгөхийг зөвлөдөг. Ингэснээр ганцхан дусал Д амин дэм нь хүүхдийг сулдаагаас сэргийлж чадна. Хүүхдийн зориулалтын тэжээл нь хөхний сүний найрлагатай төстэй байх бөгөөд амин дэмээр баяжуулсан байдаг тул нэмэлт амин дэмийн шаардлага байдаг. Гэхдээ энэ нь хүүхдийг хөхний сүгээр тэжээх шаардлага гэсэн үг биш. Хөхний сүг юу ч орлуулж чаддаг. Харин 5-аас 6 сартаагаас нэхлэн хүүхдэд нэмэлт хоолой шаардлагатай болно. Учир нь хөхний сүү өсч байгаа хүүхдийн тэжээлийн шаардлагыг хангаж чадахгүй болдог. Энэ үеэс эхлэн амин дэмэгцийг сүм бүтээгдэхүүн, жимсний болон ногооны, махны нухш, жимсний шүүс, каш, арц, өндөг, ургамлын болон цоцгийн тус зэрэгээс авч эхэлнэ. Хэрвээ ээж хүүхэддээ өөрийн хоолыг бэлдэж өгдөг бол бүтээгдэхүүнийг анхааралтай сонгож авах шаардлагатай байдаг. Түүнчлэн хоолыг зөв бэлдэх хэрэгтэй. Энэ хүүхдийн тэжээл нь хүүхдүүдэд нэн хэрэгцээтэй шаардлагатай бүтээгдэхүүн. Хүүхдийн тэжээл хийх сүүгээ сонгох. Хүүхдийн тэжээлийн бэлтгэхийн өмнө сүүгээ сонгоно. Сүүн илчлэг сайтай ямааны болон үхрийн сүү байвал илүү сайн. Учир нь үнэ ямааны сүндх үүрэг нь хүний биеийн дархлааг сайжруулах шин чанартай. Ямааны сүүн эмчилгээний чанартай, найрлага нь эхийн сүүтэй төстэй байдаг. Ямааны сүү хязээч хүүхдэд харшил өгдөг. Мөн энэ сүүний тосч багчуудад тустай. Найрлагад нь тусгай тослог хүчлүүд агуулдаг тул шингэт сайтай байх үндэс болох төдийгүй хүүхдийн жин нэмдэг онцлогтой. Тиймээс хүүхдийн ходоодонд илүү тохиромжтой. Харин үнэний сүний найрлагад уурэг цүү, витамин зэрэг олон төрлийн бодисууд агуулдаг. Түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг байна. Үнэний сүн хүүхдийн ясны бэхжилтэд чухал үүрэгтэй төдийгүй тайван морьсож амархад нөлөө үзүүлдэг байна. Холцоо тарга бэлтгэх. Хүүхдийн тэжээлийн найрлагад ороход таргаан эхлээд бэлтгэн. Үүний тулд тарг бүрэг сүүгийн хөөрүүлнэ. Энэ удаа 2 литр сүүгээр тарг хэрхэн бүрэх талаар жишээ болгох ярив. Хөрөнгийг нийт жингийн 3-5% тооцож хийдэг. Хүүхдэд зориулсан тарг бүрдэг хөрөнгө ашиглавал илүү сайн. Мөн таргаан өтгөн болгохын тулд 2 литр сүүнд 10 г цар дуул нэмнэ. Гэхдээ хүйтэн сүүнд нэмж хийдэг. Тарга 40-45 градуст 5-6 цаг боожуулж бүрдэг. Хэрвээ холц таргаан бэлдэж амжихгүй бол дэлгүүрээс худалдан авч ашиглаж болно. Шүүх даав бэлтгэх. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ариун цэврийн шаардлага өндөр тавигдана.
Тиймээс сүүгээ шүүхэд даавуу буюу марла буцалсан халуун усанд болхуулан ариутгана. Нярай хүүхдэд зориулсан аливаа бүтээгдэхүүний орд зун найрлагад шар суу оруулах үйлдвэрлэл явуулахдаа ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангах хэрэгтэй байдаг. Шар сүүгэн бэлтгэх. Шар сүүгээ бэлтгэхийн тулд 3 литр сүү таслан авч халаа. Нярай хүүхдэд зориулсан жороор бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүнийг өвчин үүсгэгч аливаа бичил битний устгах зорилгоор тодорхой температурт халаадаг. Сүүгээ төлөлгүйгээр гал дээр 88 градус хүртэл жигд хутхан халаах ёстой. Халаах үедээ байн градусан хэмжигч угалжаар хэмжиж 88 хүргээд зогсоо. 3 литр суунд 60 г сахар, 60 г нимбэгний шүүс хийхээр тооцон өөрчлөн бэлтгэнэ. Шар сүүгэн ээдүүлж бэлтгэх. Нимбэгний шүүсэн 3 литр суун дээр хийн. Багаар хийж зөөлөн хутгах үед ээдэм аажмаар бүрэлдэн шар суун ялгаран гарна. Хутгах үедээ аажуу хөндлөн байдлаар хутгах ёстой гэдгээ мартаж болохгүй. Ариутгсан марлан савны яманд бэхлэн сүүгэн шүү. Ялгарсан шар сүү цэвэрхэн ногоон өнгөтэй байдаг. Ялгарсан бясалгаан өөр төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж болно. Шар сүүндээ бэлтгэсэн 60 г элсэн чихрэн уусхан хутгаж холно. Хүүхдийн тэжээлэн бэлтгэх. Бэлтгэсэн шар сүүгэн таглан хүйтэн болтол 45 минутаас 1 цаг хүртэл хөргөгчд хийж хөргөнө. Үүний дараа бэлтгэсэн тарг дээрээ шар сүүгэн хийж хутгана. Шар суу болон тарганы хэмжээ адилхан байх ёстой. Тухайлбал 500 г тарганд 500 г шар суу байна гэсэн үг. Бэлэн болсон тарг дээрээ нэг халбаг ургамлын тус хийж хутгана. Тус нь ялгарч дээрэн хөвөхгүй. Дараа нь 200 г угжин цавлна. Энэ үед анхаарах зүйл бол шар сүүн шин буюу гаргаж авснаас хойш 3 цагаас хэтрээгүй байх ёстой. Гаргаж авсан бүтээгдэхүүнээ амин дэми эрдэс бод суудаар нэмж баяжуулж болно. Хүүхдийн тэжээлийг ховн цар сав, гялгар үүдэн савлаж хэрэглэхэд бэлэн болно. Энэ хүүхдийн тэжээлийг хөргөгчд хадгалах шаардлагагүй шууд хэрэглэх ёстой. Эхийн сүү хүүхдийн биед шаардлагатай уург, өөх тус, амин дэми бичил тэжээлийг хамгийн зохистой хэмжээгээр агуулдаг. Нярай хүүхэд багчуудад тохирсон сүүн бүтээгдэхүүнийг үнэний болон ямааны сүүгээр орцсон найрлага, илчилгийн хэмжээг эхийн сүүтэй ойртуулан хийж болдог. Ингэхдээ бөөрийн үйл ажиллагааг хэд ачаалахгүй тулд үнэний сүүндх уург болон электролитийн агуулмжийг бууруулах зайлшгүй шаардлагатай. Усаар шингэлж найруулах нь сүүг бохирдуулах хэрэгсэл дагуулдаг. Тиймээс сүүг өндөр температурт ээдүүрэн уургийг авч биологийн идэвхтэй тархтай холсноор хүүхдэд шаардлагатай найрлага тавуулж чадна. Сүүн бүтээгдэхүүний сургалт явуулсан фермерээс фермер төслийн сайн дурын ажилтан Америк нэгдсэн улсын иргэн доктор Пол Хансен 1995 оноос хойш хөгжиж байгаа орнуудад сүүн бүтээгдэхүүний чиглэлээр зөвлөгөө өгч сургалт явуулж байна. Нийт 30 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж туршлага хөрөнгөлүүлсэн байна. Энэ удаа Мексикор байгууллагын урилгаар Монголд ирж сургалт явуулсан байна. Тэрээр өмнө нь 2001 онд Монголд ирж сүүн бүтээгдэхүүний сургалт явуулж байсан. Доктор Пол Хансен Дэлхийн банк болон ЮНЕСКОгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр энэ удаа орон нутгийн хүнсний үйлдвэр дээр сургалтаа онол дадлаг хөслүүлэн хийж гүйцэтгэсэн юм.